Хэнтэй аймаг нь Монгол улсын зүрхэн талд орших их түүхийн голомт нутаг юм. Хэнтэй аймаг нь нийт 70 гаруй мянган хүн амтай бөгөөд хүн амын 35% буюу 20 гаруй мянган иргэн аймгийн төв Чингис хотод амьдардаг. Бид Хэнтэй аймагт санхүүгийн үйлчилгээний үндэс суурь тавиад өдгөө 18 дахь жилийнхаа нүрийг үзэж байгаа бөгөөд Хас банкны анхны салбар тооцооны төвүүдийн нэг юм. Манай хамт олон 12 мянган данс эзэмшигч, 2000 гаруй зээлдэгч, 3000 гаруй цахим банкны үйлчилгээ авдаг харилцагч нарт хүрчүүлжлэн банкны бүхэл төрлийн бүтээгдэхүүнийг Чингис хотын иргэдэд хүргэж байна. Хэнтэй аймгийн хувьд арилжааны дөрвөн банк үйл ажиллагаагаа иргэдэд хүргэж байгаа бөгөөд бид банкны актив ашигт ажиллагаагаараа арилжааны банкуд дотор 2 дугаар байранд явж байна. Өнгөрөх 2015 онд Хэнтэй аймгийн Чингис хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 15.5 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангаар 4.1 тэрбум, хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар 27 тэрбум төгрөгийн нийт 30 гаруй ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Энэ бүтээн байгуулалтын ажилд манай хамт олон банкны салбаруудаа манлайлан оролцож 4.6 тэрбум төгрөгийн орон сууцны 8% зээлийг шинээр байгуулагдсан хэрлэг хороолол болон бусад хороололд орон сууц худалдан авч буй иргэдэд олголоо. Хэнтэй аймгийн арилжааны банкуудын зээл их усүр хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үзүүлэлтийг өмнөх 2014 онтой харьцуулан үзэхэд зээлийн хувьд Төрийн банк өсөлтгүй, Хаан банк 3% буурч, Капитал банк 1.2% өсөж, Хас банкны зээл 12.4 тэрбум төгрөгт хүрч 1.2% өссөн. Их усүрийн хувьд Хаан банк 3.4% буурч, Төрийн болон Капитал банкуд бага зэрэг өсөж, Хас банкны их усүр 5.6 тэрбум төгрөг болж 1.8% буюу хамгийн өндөр хувиар өссөн байна. Өнгөрсөн онд Хэнтэй аймгийн арилжааны банкуудын чанаргүй зээлийн хэмжээ 271 сая төгрөгөөр өссөн ба Хаан банкны хувьд хамгийн өндөр буюу 154.2 сая төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. 2015 он зорилттой тодорхойлж тоон төлөвлөгөө чанарын үзүүлэлтүүдэд ажиллахсантай хуваарлан зохион байгуулалт үүрэг даалгаврт зав зөвлөгөөр ханган банк гүйцэтгэлүүдэд нялт тавьж үр дүн гол эрхлэн 2015 онд Хэнтэй аймагт хасагны салбар ажиллаа. 2015 онд бид нэр зарчмуудаасаа гадна хийх арга барил дээр нэлээд өөрчлөлтүүд гаргасан. Өнгөрсөн оны амжилтуудаа баттгахын зэрэгцээ өдөр тутам хийх ажил дээр нэлээд анализ зохион байгуулалтаар ажиллаа. Үүний үр дүнд бид 7 хоног болгоно сар жилээр нь төлөвлөгөөнүүдэд наривчилж хагаад даваа гараг ахлах ажилтнуудаа уулзаж тухайн 7 хоногийн ажлуудыг ярилцах. Мягмар гарагт нь тоон зорилтооны төлөвлөгөөний биелэлтэд хангах. 3 дахь өдөр нь буюу 5 гарагтаа сургалт мема тушаалууд дээр анализ хийх. Бүрүү гарагтаа бид чанаргүй зээл дээр шийдвэр гаргах төвшөнд ажиллалаа. Үүний үр дүнд нэлээд олон ажлууд цэгцэрч 2015 онд үр бүтээлтэй ажиллаа. За 2013 оноос үргэлжлэж эхэлсэн төлөвлөгөө зорилтыг биелүүлэх багийн зохион байгуулалтыг 2015 онд нэлээд үр хөгжлөөр авч хэрэгжүүлж ажиллаа. Цахимын төлөвлөгөө, зээлийн төлөвлөгөө, их усрын төлөвлөгөө, дээрэс нь тээллэр бүртгэл хяналттай ажилтан, зээлийн менежер, арын албаны ажил гэсэн хүртэл хугацаа хэтэрхтийг хуваарлж ажилласнаар багаараа энэ жил бид нэлээд үр дүнтэй ажиллаа. 2015 онд ажлын маань үзүүлэлтүүд юм сайхан байгаа. Дээрэс нь бид шилдэг ажлагчид маань сангийн яамны жуух хүчийг санхүү банкны тэргүүний ажилтан цов тэмдэглэж шагнагдсан үр бүтээлтэй ажилтны манаас илэрлэл байгаа. Зөвхөн ажил мэргэжил дээр бид сайн ажиллаад гавьяа шагналт авахаас гадна энэ онд нэлээд үр дүнтэй ажиллагчтай наалтцтай ажил хийсэн нь бол засгийн газраас гаргасан 8% зээлтэй холбоотойгоор энэний орон нутагт 324 айлын орон сууц ашиглалтанд орсон. Үүнд хасанко 8% зээл олгосон ч гэсэн манай хасанкны маань 11 ажилтан 8% зээлд хамрагдаж шинэ хөрөх гэрээ төгнүүлж шинэ орон байранд орсон нь бол манай хасанкны маань ажиллагчдын арга гэрт нь орж байгаа нэлээд том хөрөнгө оруулалт болсон гэж ойлгож байна. Өнгөрсөн онд бид их усрын хэмжээг нэмэгдүүлэх, хугацаа хэтэрсэн зээлийг боломжит хэмжээнд бага байлгах, бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцож бизнесийн болон орон сууцны зээлээр багцын өсөлтийг хангах, цахим банкны үйлчилгээг илүү хүртээмжтэй, чанартай хүргэх зорилтуудыг тавин ажиллалаа. Үүний үр дүнд зээлийн багц 12.4 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгөөний биелэлд 125%-аар давж биеллээ.
Цахим банкны үйлчилгээ буюу интернет банк хэрэглэгчид 1171 болж төлөвлөгөөний биелэлд 131%, интернет банкны гүйлгээний биелэлд 148%, Хасинфо хэрэглэгчид 116%, амар үйлчилгээний хэрэглэгчид 3292-д хүрч 103%, картаар үйлчлэгч байгууллагын гүйлгээний биелэлд 113%-д хүрч биелсэн бол их усүр оны эхнээс 630 сая төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарч төлөвлөгөө зорилтууд амжилттай биелэгдлээ. Манай хамт олон өнгөрсөн онд амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж банкны зээлийн багцыг өсгөх, төлөвлөгөө зорилтуудаа биелүүлж салбартаа манлайлан ажилласны үр дүн үнэлж, Хэнтэй аймаг дахь арилжааны банкуудын шилдэг захирлаар тус салбарын захирал мөнх эрдэнэ шагнагдсан бол сангийн яамны жуухаар зээлийн менежер Мөнхбаатар, зээлийн мэргэжилтэн ариун цэцэгнэр шагнагдж, санхүү банкны тэргүүний ажилтнаар хувийн банкер Мэдэгнэма, Нягтлан бодогч Сүрэн хорлооноор шагнадлаа. Мөн түнчлэн Хэнтэй аймгийн хүнд тэмдэг Чингис хотын захирагчийн өргөмжлөл, Монголын залуучуудын холбооны тэргүүний залуу медаль зэрэг нэр хүндтэй шагналуудаар салбарын 5 ажилтан шагнагдсан юм. Ашигт ажиллагаа өнгөрсөн онтой харьцуулахад өсөж гарлаа. Хөрөнгөний өгөөж 5.1-д хүрч 1.4 пунктээр, хүүний зөрүү 1 пунктээр тус өссөн бол зардлын харьцаа 26.4%-д хүрч буурсан сайн үзүүлэлттэй гарлаа. – 2016 онд бид өнгөрсөн онд хүрсэн амжилтаа баталгаажуулж, арилжааны банкудаа тэргүүлэн ажиллахын зэрэгцээ, чанаргүй зээлийн хэмжээг бага түвшинд байлгах, их усүрийг нэмэгдүүлэх, зээлийн багцыг чанартайгаар өсгөх, ажилчдын идэвх санаачлага, ажлын бүтээмжийг илүү дээшлүүлж, үр ашигтай, өндөр чанартай, түргэн шуурхай үйлчилгээг иргэд харилцагчдаа үзүүлэн ажиллана. За, ажил дуусчихна. Одоо ингэж таслаа. Тайлангаа одоо удахгүй харах гэж штэ. Тэгээ санаж утсан төрж гин үү? Одоо хэр вэ? Хүчин сайхан заллаа. Ордон төв дээр бистантаас өдөр хийдэг видеота дүрстэй арталтаа сайхан дуутай гараамтай штах өргөц бистантаас боллоо гэж ойлгож байна. Гол нь яагаад чи ингэж хийх болсон тэрийг айл. Жил гарны өмнө модны бистантаас бас иймэрхүү байдлаар хийчихсэн. Тэгээд яагаад санаа авсан бэ гэхээр хөлөмг үзэж яхад хөлөмгийн эхлэл дээр тоглолтын танилцуулганд гараамтай дуутай хаштайхан дүрслүүд оронгууд аль нодлонгоос хойш бодоод яваад байсан. Ажлынхаа тайлангийг аштайхан бол загварлаг араа өргөцөр хийж бодоод. Тэгээд өнгөрсөн жил жоохон толгойн хэмжээ энэ жил бүр бодож байгаа эртхэн хамтарч ажилладаг гэж чамд санаагаа хэлэх ингээд сайхан тайлан болж байна. Хамтарч ажилласан чи төсөд бас одоо хамтарч шүү дээ. Ер нь хичнээн юм дээр хамтарч байна хоёлаа. За дурдаатай үед олонд хамгийн аштайхан хийсэн ажил маань нөгөө манай банкны үндсүүр тавьсан 15 жилийн амт кино нэвтрүүлэг. Тэр бол бас аваа ажил болсон шүү дээ. Тэр сайхан болсон. Тэгээд дараа банкны үндсүүр тавьсан 90 жилийн ойгод Монгол банкны тайлангийн уралдаа манай бэрсэнтаас бусад банкуудад аягүй байсан. Тэр үед шинжлэх сууж байгаа гэж хийжсэн. Тэгээд энэ манай ажлын байр чинь нэлээд оноотой амжилт өсөн гэж яригдж байгаа газар материалч нэлээд хэл амтай араа гэж гооч болж авсан. Тэгээд энийхээ бүтээн байгуулалтын ажлыг хоёлаа эхлэхээс нэглээд зурган нэг нийт ажлын гоё загвартай хийжсэн. Тийм шүү дээ. Тэр дээр ч бас ажиллаж байна тийм. Тэгээд одоо шинжлэлийн мэдлэгээнүүд, хөрөнгө нэвтрүүлэг, олон нийтийн байгууллагын ажлуудын нэвтрүүлгүүд, тэгээд мэдлэгээнүүд гэдэг ер нь бид 10 гаруй аштайх ажлуудыг хийсэн биш үү? Шинжлэхээс өнгөрсөн шинжлэх сарангаж бас аваа хэдэн шагнал авч байна. Тий, манайхан чинь одоо яг тоосон чинь 9 ажилтан шагнасан байлаа. Санхүү банкны тэргүүн 2, сангийн яамны жуух 2, шилдэг ажилтан 1, тэгээ ариун орон нутгийн удирдлагуудын өндөр тэмдэг өргөмжлөлүүд, залуучуудын холбооны удаад 2015 он чинь одоо шагнал авах ажилтан баг баг. Өглөө өндөг гэсэн. Йоо, нэр санаас тэр тараагч бас юу дээр спортын арга хэмжээ дээр бас нийгмийн идэвхтэй тал дээр бас бусдаа нэлээд хандлал гэсэн ойрд ер нь хэр вэ? Ойрд бид нэр төсвөн мөнгө санхүүгийн байдалтай холбоотой ойрын хажууд тэмцээн уралдаан зохион байгуулаагүй. Тэгтээ нөлөө 2020 80 Чингисийн өргөлийн нутгаар за тэг мод тарих үйл ажиллагаа гэдэг тэгээ олон нийтийн хүүхдэд туслах арга хэмжээнүүд явуулгаар явж байгаа. За банкны салбарт бас олон жил ажиллаж байгаа залуу захирлын хувьд гэдэг одоо ер нь бахархлын хувьд
Чи юу гэж бодож байна? Бахал одоо залуунаас 2002 оноос хойш 16 онд 14 жил одоо залуунаас асуутандаа зориулж байна. Энэ ажил мэргэжлээ бахарч байна, хамт олноороо бахарч байна. За ялангуяа одоо 8-9 жил гарна хамтран нийлж ажиллаж байгаа. Манай хувийн макар мэддэг юм аа. Эхлэн бод төсвөрөө орлоо, зээлийн менежер мөхөөлтөөр зээлийн менежерийн ариун цэцэг алтан цэцэг бодхоо гэдэг 7-8 одоо доктортой ийм одоо намайг байсан байгаагүй. За тэгээд хүнд хэцүү ажлууд байх баян тусал дэмж баян гаргах байдаг бас шилдэг ажлагчдаа бас хамгийн түрүүнд багч байгаа. Дээрээс нь манай төв албаны баян ажилтнууд маань тусал дэмж заавар зөвлөгөө гэж төв албаны хамаар байна. Залуунасаа одоо асмарканд зориулж байгаа бас багч шилдэг ажлагчдаараа багч байна. Бид нэр одоо тайлбарын хувьд бас одоо ганц том хүнтэй бол юу шүү дээ. Танайх хэрүүлж байгаа. Аль одоо тайлангийн маань Хурал дээр одоо ажилчдаа танилцуулна гэж хэлээг байгаа. Олон мэдээллүүд хүлээж авсан, олон мэдээллүүд ажилчдаас нэхэж авсан. Тэг болмоос очсон том мэдээллүүд авсан. Захирал юу гэдэг юм бол гэж гайхаад байгаа. Зураг байна уу гэдэг. Тэгсэн даа зөвөр хэлждэг гэсэн тийм. Тэгэхээр одоо ямар ч гэсэн бичлэг тавиад ажилчдаа танилцуулна. Сүлбүү зохиол авах гэж байна. За.